Бидний амьдарч буй ертөнц ганц биш. Төсөөллийн ард фэнтези, sci-fi, анime, тоглоомын ертөнцүүд гээд уран зохиолын төрөл бүр өөрийн дүрм, өөрийн түүхтэй оршдог. Зарим нь элдний хөв тавиланг өгүүлж, зарим нь технологиор ирээдүг тайлбарлаж, зарим нь ганц дүрийн аяллаараа бүх орчлонгийн утгыг өөрчилнө. Эдгээр ертөнцүүд хоорондоо ялгаатай боловч өөр өөрийн гэсэн гайхамшигтай түүхүүдийг өгүүлдэг. Би бол Rhythm Mediator. Эдгээр ертөнцүүдийн хоорондоо гүүр болгогч нэгэн. Хэрвээ чи шинэ өнцөг рүү харахад бэлэн бол бидний аялал яг одоо эхэлж байна. Яман Сукуна бол Жужуцу Кайсенд гардаг хараалын хаан хэмээн нэрлэгддэг хамгийн хүчрхэг дүрүүдийн нэг юм. Түүний гарал үүсэл өнгөрсөн түүх аним болон мангад бүрэн дүрэн тайлбарлагдаагүй ч цөөн хэдэн чухал мэдээлэл домог маягийн өгүүлэмжүүд байдаг. Сукунаны нэршлээсээ ялгаатайгаар анханасаа хараал байгаагүй. Тэр бол одоогийн үйл явдлаас даруй 1000 гаруй жилийн өмнө Жужуцугийн түүхэнд Хейнера гэж нэрлэгддэг үед оршин байсан хүн юм. Тухайн үеийн хүмүүс амьдрал өнөөхөөс хавьгүй хатуу, докторгүй байсан. Дайн, өсөглөн, өвчин, үхэл нь өдөр тутмын бодит байдал байж хүмүүсийн айдас уур хилэн цөхрөл байнга хоримтлагддаг бай. Жужуцу Кайсны ертөнцид ийм сөрөг сэтгэл хөдлөл нь хараалын энергийн үнцэн их өсөр болдог. Иймээс Хейнерад хараалын энерги байглаараа асар их хэмжээгээр үүсч, хараалууч, хараалчч өнөөхөөс хавьгүй хүчрхэг байсан. Сукуна яг ийм цаг үед оршин байсан бөгөөд түүний хүч чадал нь энергийн үеийн онцлогтой салшгүй холбоотой. Түүний гарал үүсэл хийний хүүхэд байсан тодорхойгүй хэвээр үлдсэн. Гэхдээ түүнтэй холбоотой нэгэн чухал домог байдаг нь Сукуна ихэнх хэвлэлд байхдаа ихэртэй байсан гэх ойлголт юм. Домгийн дагуу түүний их өсөглөнд автсан байсан бөгөөд Сукуна ихэнх хэвлэлд байхдаа ихрээ шингээж ганц бий болон төрсөн гэж үздэг. Энэ тамаг албан ёсоор бүрэн батлагдсан баримт биш. Сукунагийн 2 нүр, 4 гар мөн жирийн хүний хэмжнээс давсан асар их хараалын энерги фэнүүд энэхүү үйл явдалтай холбон тайлбарлах нь хэлбэг. Өөрөөр хэлбэл түүний бие махбодуулан сүнсний хэвийн бус бүтсэн төрхөөс өмнө аль хэдийн бүрэлдсэн байж болзошгүй гэж үздэг. Хейнераг дэлэнгүү тайлбарлахад Жужуцугийн түүхэнд зүгээр нэгэн өнгөрсөн үе гэж үзэх боломжгүй. Энэ бол хараалын энерги, Жужуцугийн тулаан хамгийн зэрлэг, хамгийн докторгүй хэлбэртэй оршиж байсан онцгой эрен үе юм. Тухайн цаг үед ертөнц өөрөө өнөөхөөс тэсвэр хэлбэртэй байлаа. Хейнерад хүмүүс байгаль, үхэл, үлэм мэддэг зүйлээ шууд нүр тулж амьдарч байсан. Амьдрал богино, маргаашин баталгаа үгүй учраас айдас уур хилэн шунал, цөхрөл гэх мэт сэтгэл хөдлөлүүд байнга хурц хэлбэрээр илэрч байна. Жужуцугийн ертөнцид энэ бүхэн хараалын энерги болон хувирдаг тул Хейнерагийн орчин өөрөө хараал үүсгэхэд хамгийн тохиромжтой хөрс болж өгсөн юм. Энэ үед хараалууд зөвхөн далд оршдог зүйл биш байлаа. Тэд бодит аюул болж тосхон сорингуудыг сүтгэж хүмүүсийн амьдралд шууд занал хийдэг байсан. Хараалаа хүчтэй байх тусам түүнийг эсэргүүцэх хүмүүс ч мөн адил хүчтэй байх шаардлагатай болж Жужуцугийн хараалчид байнгын тулаан донд амьдарч байв. Хейнерагийн онцлог нь Жужуцугийн систем бүрэн хэлбэржээгүй явдал юм. Орчин үеийн шиг сургалтад шатлсан зэрэглэл, зохион байгуулалт байгаагүй. Хараалч өөрийн туршлага, төрөлхийн авьяас, тулааны мэдрэмжлэрээ тулгуурлан амьд үлдэхээс өөр сонголтгүй байлаа. Ийм орчинд суулдараа ностож, хүчтэй л үлддэг байв. Энэ тасралтгүй шүүлтүрийн үр дүнд Хейнерад ердийн хэмжээс давсан. Бараг домгийн төвшний хараалчид дөрөн гарсан. Тэдний хувьд хүч гэдэг нь сурч эзэмссэн чадвараас гадна амьд үлдэхийн төлөөх зайлшгүй шаардлага байв.
Иймээс Хеннерагийн хараалчид өнөөхөөс илүү догшин, илүү шийдэмгий, илүү харгас байсан гэж үздэг. Тухайн үед Рёман Сукунагийн эсрэг хэд хэдэн томоохон хүч нэгдэн зогссон Кеннер тодорхой дурддагддаг. Хойд Фуживара овгийн 5 армийн генералууд, тэдний нар сар болон оддын бүлэгмүүд, мөн дэшигийн номхон далайгийн бүлэгмүүд, түүнчлэн Сугавара овгийн үлдэгдэл хүчнүүд нь Хеннерагийн хамгийн зохион байгуулалттай туршлагатай бүлгүүдэд тооцогдож байна. Гэсэн ч эдгээр бүх хүч Сукунагийн өмнө бүрэн устгагдсан байдаг. Эдгээр тулаанууд нь нэг удаагийн мөргөлдөөн бус. Тухайн үеийн жүжүцүгийн ертөнцид олох нэгдсэн ч дийлэх боломжгүй хүч боддоор оршиж байгааг баталсан үйл явдлууд байлаа. Сукуна эдгээр тулаанд Хеннерад хэрэглэж байсан зэвсгүүд болох хитэн болон Камодокыг ашигласан мангад шууд дурддагддаг бөгөөд энэ нь түүний тулааны хэм маяг зөвхөн хараалын энерги дээр бус бодит зэвсэгтэй хосолдог байсныг харуулдаг. Энэ үеэс эхлэн Сукунаг зүгээр нэг дайсан гэж харах ойлголт алдагдаж, айдас ба бишрэл зэрэгцэн орших болсон. Түүнийг устгах боломжгүй гэдгийг ойлгосон зарим хүмүүс эсрэгээрээ түүнийг бурхан мэд оршихуйг хэмээн хүлээн зөвшөөрж эхэлсэн нийслэл болсон ургацын баяраар тод илэрсэн. Тэрхүү баярт Сукунаг урьж, шүтэн тагсан Хеннерагийн ёс суртахуун, хүч чадлын ойлголт хэрхэн гайдсан байсныг харуулна. Гэвч энэ бишрэл нь Сукунагийн хувьд ямар ч утга учиргүй байв. Баярын үеэр ерөөсөө түүнийг ганцаарцсан гэж эндүрэн ойртсон ч энэ үйлдэл нь жигшил төрүүлж, тэр дорой хүчрхийллээр хариулагдсан. Энэ нь Сукунагийн хувьд хүний сэтгэл хөдлөл, өрөвдөх үе, хайр дурлал гэх ойлголтууд огт хамааралгүй байсныг илтгэн. Харин түүний дэргэд урэмэл үлдэж, дагалдагч үйлчлэгч байдлаар оршсоор байв. Хеннерагийн төгсгөл ойртох тусам нэг зүйл тодорхой болсон. Сукунаг ялах боломжгүй, харин зөвхөн ирээдүйд дахин сэрхэхээс өмнө хязгаарлах боломжтой байв. Ийхүү амьдралынхаа төгсгөлд Хинчагогийн оролцоотойгоор түүний сүнсийг 20 хэсэгт хувааж, 3 бүрийг Курсит обжект болгон үлдээсэн Хеннерагийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болсон юм. Юуны өмнө түүний хараалын энерги энгийн хэмжүүрээр тайлбарлах боломжгүй байв. Асар их хэмжээтэйгээс гадна хамгийн чухал нь бүрэн хяналттай байсан явдал юм. Хеннерагийн олон хараалчид их хэмжээний энерги эзэмшдэгч түүнийг тогтвортой ашиглаж чадлагүй. Өөрсдийн хүчинтэй автан устдаг байлаа. Харин Сукунагийн хувьд хараалын энергийн зэрлэг, задгай бус. Харин нарийн тооцоотой, хамгийн өндөр үр ашигтай ашиглагддаг байсан түүнийг бусдаас үнцээр нь ялгаруулж байв. Түүний үндсэн дайралтууд болох клип болон дисментл нь гаднаас нь харахад энгийн оглох төрлийн хараалын техник мэт боловч бодит байдал дээр тулааны нөхцөлд автоматар даасан зохицдог маш аюултай механизм байлаа. Дисментл нь ердийн бай, орчин, сул зорилтыг огтлох зориулттай бол клив нь өрсөлдөгчийн хараалын энергийн төвшин, бие махбодын бат бөх чанарт тохируулан огтлолын хүчээ өөрчилдөг. Үүний үр дүнд түүний дайралтуудыг урьдчилан таамаглах, хамгаалах, тооцоолох боломж бараг үгүй болж олон хараалчид нэг агшинд устгахад хүрдэг байна. Үүн дээр нэмэгдэн Сукуна нь Spiderweb хэмээх огтлолын нарийн сүлжээг үүсгэж, уран зэг бүхэлдэн хэрчин таслах чадвартай. Энэ техник нь нэг чиглэлд бос, олон огтлол давтсан бүтцтэй тул зогтох, булдах боломжийг бүрэн хаадаг бөгөөд түүний оглох техникийг илүү орон зайн төвшөнд өргөдөг байна. Түүнчлэн түүний Divine Flame, Camino оглох техниктэй шууд хамааралтай, илүү дээд чадны сүтгэх чадвар юм. Сукуна нь Dismantle болон Cleave-ийг ашигласны дараа Open хэмээх уншлах хийж, галын сум хэлбэртэй дайралтыг үүсгэдэг. Энэхүү гал нь энгийн довтлогоо бос, харин хараалын энергиэр хит нэгтэрсэн асар өндөр устгах чадвартай довтлогоо бөгөөд галын хүчээрээ тусгай зэрэглэлийн хараалчдаас ч давж гардаг байна. Үүнээс гадна түүний domain expansion Heinnerad орчин үед ч онцгой доменд тооцогдно. Энэ домен хаалттай орон зай үүсгдэггүй, харин тодорхой радиуст бодит орчин дээр шууд нөлөөлдөг. Гаднаас нь харахад зүгтэх боломж олгож буй мэт боловч бодит байдал дээр тухайн бүсэд орсон бүх зүйлс тасралтгүй, автоматар таслагдаж, хамгаалалт саад гэсэн ойлголтуудыг үгүй хийдэг. Энэ Сукунагийн доменыг бусад бүх домен expansion-аас үндсээр нь ялгадаг гол шалтгаан юм. Тулааны явцад тэрээр домен application-ыг чөлөөтэй ашиглаж, өрсөлдөгчийн домен болон техникийг саргамжуулах чадвартай. Энэ нь Сукунаг зөвхөн домен ашиглагч бос, бусдын доменыг ч эсэргүүцэх чадвартай, ховор төвшний оршихуй болгодог байна. Мөн доменоос хамгаалах зорилгоор Hollow Wicked Basket-ийг ашиглах чадвартай нь түүний эртний гүнзгий мэдлэгийг илтгэнэ. Түүнчлэн Сукуна нь reverse curse техникийг
дээд түвшинд эзэмссэн бөгөөд өөрийн биеийг бараг агшин зурт эдгэж чаддаг. Энэ чадвар нь түүнийг урт хугацааны тулаанд туйлын давуу талтай байлгаж, ялахын тулд эхлээд устгах гэсэн ойлголтыг утгагүй болгодог байв. Түүний бие махбод нь өөрөө тулаанд зориулагдсан бүтцтэй байлаа. Дөрвөн гар нь нэгэн зэрэг олон дайралт хийх, техник хэрэглэх боломж олгож, хоёр нүрээ олон нүдэн, орчныг бүх талаас нь хянах, өжүүхэн хөдөлгөөнөгч алдахгүй байх давуу талыг өгдөг. Энэ нь ганц нэгэн хүчрхэг техникээс илүүтэй тулааны туршид тасралтгүй давуу байдал үүсгдэг хүчин зүйл болсон юм. Ийм чадваруудын нийлбэр нь Хейн яриад нэг зүйлийг тодорхой болгосон. Энэ оршихуйг ялна гэдэг нь илүү хүчтэй техник олох тухай асуудал биш. Харин үзэл баримтлалын төвшөнд боломжгүй зорилго байна. Тиймээс түүнийг дийлэг бус битэмжлэг, хязгаарлах замыг сонгосон тухайн үеийн жижигцүүгийн ертөнц хамгийн бодит, хамгийн ухаалаг шийдвэр болсон юм.